За сайн өнөөдөр минь. За бид коронавирус сардахтай холбоотойгоор хичээл сургалт үйл ажиллагаанд онлайн хичээл, онлайн татлага өгөх гэсэн заашгүй шаардлага гарч ирээд байгаа. Иймээс бид өмнөх хичээл дээр Zoom програмыг хэрхэн ашиглах талаар, хэрхэн яаж хичээл оруулах талаар авч үзсэн. Харин энэ удаад болохоор Zoom-ээр явуулсан тухайн өдрийн хичээл дээр тухайн сурагч мэдээлэл технологийн боломжоос ч юм уу, эсвэл ар гэрийн ажиллагаанаар ч юм уу холбож чадахгүй тохиолдол их гараад байгаа. Эсвэл тухайн хичээлийн агуулгыг гүйцэд ойлгохгүй байх тохиолдол гарч байгаа. Иймээс бид тухайн явуулсан Zoom-ээр явуулсан хичээлээ видео болгон архивж авах заашгүй шаардлага гарч ирээд байгаа. За иймээс бид тухайн хичээлээ хэрхэн жижиг засвар хийх үү гэсэн асуудал тулгарч байгаа. За иймээс бид энэ хүү видео пад гэдэг бичлэг янзалдаг сонирхогчдын төвчний программыг хэрхэн яаж ашиглах талаар та бүхэндээ заасаргая. За бидэнд жишээ болгон ашиглах видео хэрэгтэй. За энэс би YouTube сайдыг ашиглан хэлэнтэй. Жишээлбэл 2019 оны топ 10 сонин гэх юм уу та кризис галзуу загвартай машин гэсэн бичлэгийг тий. Тэгэл линк нь болоод энэ сайтыг тавьчихсан. За мөн бидэнд жишээ болгон ашиглах дуу хэрэгтэй байгаа. Жишээлбэл Elegant Bytes гэсэн дуу remix үлрэн жишээ болгон ашиглая. За ингэхдээ мөн ажил линк нь болоод за энэ YouTube 3 гэсэн сайт руу ирээд авч байгаа. За дараагаар нь бид програмыг болно. Програм маань миний drive байгаа. За энэ видеоны doc description дээр байж байгаа. Version store description гэж. За энэ байж байна. За энэ тэгээс бидний crack буюу key нэр болно. За тэгээд энэ тавьсан нэгзээ байлаа суулгах хэрэгтэй болно. За ахин суулгахгүй. За одоо тавьсан байлаа ажиллуулъя. За энэ байна. VPE setup zig 389 zig гэсэн байлаа ажиллуулна. Set энэ програмыг үзсэн. За бидний ажил видео програм маань за мэдээж оруулах хэсэг, хадгалах хэсэг, файл оруулах, текст оруулах, судалгаа засварлах, бичлэг гэсэн юм дүү гол хэрэглүүрүүдтэй. Бидний гол ажиллах хэсэг нь таймлайн гэсэн юм дагж байна. Бичлэгний хэсэг, дууны хэсэг. За тэгээд ажилч бичлэг маань энд харагддаг. За оруулсан жинс маань видео, аудио, имиж гэсэн гурван талбарт багтдаг. За одоо хэрхэн крак хийх талаар хэлье. Files ороод register software гэсэн хэсгээр бичсэн key хийсэн борын ялны key кодыг хандаж байна. Энэ кодыг
тестиглээ. Нэгээс татгалаа. За ингэснээр хийгсэн дээр маань инвестор буюу бүртгэлийн хэсэг амжилттай болдог гэсэн мэдээлэл гаргахнаар энэ програм нь бүрэн төгсөөр ажиллаж байна гэсэн. За одоо харин цаашаа бүгдээрээ энийг татгалж авсан бичлэг болон дуу бичний оруулъя. За ажлын чи За ингэ орчлоо. За магадгүй бидэнд дахин нэг өөр бичлэг орж залах шаардлага гарч магадгүй. Тиймээс бидний жишээ болгоно. Дахин нэг өөр бичлэг оруулъя. За миний жишээ за би бичлэгийг шавъя. Гамуу ажилтгууны сайтыг ашиглана. За энэ хооронд бүгдээрээ өрөөний бичлэгнээс тасдах хэсгийг тасдаж байна. За энэ бичлэгийг маань би өмнө үзэж байсан. Энэ бичлэгээр тайлбарлах хүмүүс маань маш их ярьдаг байгаа. Бидэнд энэ хичээлээр жишээ болгоод ярьж байгаа хэсгийг тастаад зөвхөн яг концепт болж байгаа машиныг дандаа бодож харуулдаг. За иймээс бид нэр энэ удаан сумыг харж байгаа. Энийг гүйцэснээр бичлэг маань өөрөө гүйж харагдана. За одоо бүгдээрээ Mercedes-Benz Vision GT гэсэн Gran Turismo машиныг бид хэлцүүлэг байна. Бидний бүгдээрээ ярьж байгаа хэсгийг хэлэх учраас бүгдээрээ яг хуулж аваад харагдж байгаа хэсгээс хэлдэг. За энэ яг нэг нь гарч ийг. За тэгэхээр бичлэгээ яг энд ингэж үтгээгээд за тэгээд scroll буюу голын өмхөөлдөг хэсгийг өмхөөлөн бичлэгийн жижиг хэрэгсэн төмсөж үзүүл болно. За ингэж яагаад хамгийн урд очихоор курсор маань ийм редишн сумтай болж харагдаж байгаа. За ингэж ирээд очихоор яг тэр улаан дээр очиод зогсно. За ингээд бид нар энэ хүртэл бичлэгээ тасчлаа гэсэн. За одоо ингээд бичлэг маань шууд ийм байдлаар харагдана. Тогтоож үзцгээе. За ингээд нэр нь харагдаад за цаашаа явцгаая. Бидний тайлбар хэрэггүй учраас за яг энэ юуны мотор болон бүтамжийн тайлбар байж байгаа. За одоо ингээд цаашаа тайлбарж ярьж байгаа тэгээд дараагийн машин ингээд очицгаая. Бидний дэвшмэс гэсэн бичиг хэрэггүй учраас ингээд яагаад курсороо маус хийгээд дарна. За ингээд select Philips курсорыг маань доотлол дарах хэрэгтэй байгаа. За select Philips гэдэг дарахаар бичлэг нь хоёр хэсэг болоод тасарч байгаа. Онцлоод хэсгсэн хэсгийг хийчээ. За тэгээд car with 5 drones буюу энэ машин маань 5 дронтой машин байна. Бүгдээрээ энэ 5 дронтой. За ингээд энэ гарах байтал за нэр нь гарчиг. Үзүүх юм байжиг. За энэ нөгөө 5 дрон маань суух хэсгийн хэлбэр байж байна. За энд ийм олон яриа оруулахгүй саяны 5 дрон гарсан хэсгээс цааш тастай. Тэгээд split clips за цааш дараагийн машин хэлбэргээд. За энэ за энэ болохоор хөрөлдөг үйлдэлтэй машин концепт байгаа. За ингэж цааш нь яваад тэгээд дараагийн машин за энэ дахин спилит screen гэж аваад имжлэгээ олон тастаад голдон байгаа бидний хэрэгцээгүй гэж үзэж байгаа зүйлүүдээ тасдаж байгаа тав хараарай. За энэ чинь энэ дараа нь хөөцгөө боломжтой болох байна.
За энэ долоомос он гэж чи за бидний дийрэхгүй. За энэ гүт болохоор ингээс цааш нь үзүүлсэн тийм. За дараагийн машин чинь Lamborghini. Энэ хүртэл хэвчээ. Үнэхээр бичлэг маань маш авсаархан болж байгаа. Тав хангаж байгаа. Түрүүн бид нэр файлыг 161 ангиж байгаа бол одоо энэ файлыг хадгалахаар хэдэн мега болж гэсэн харах хэрэгтэй. Яг давуу тал нь гэхээр бидний магадгүй явуулж байгаа сургалт үйл ажиллагаа маань олон цаг явуулж магадгүй гэж мэдгүй. Тийм болохоор тэрийг ингээд нэг хүчлэн үзэх юм бол хөндрөлт болох учраас бид нэр тасдаж авч ингэж багасгах юм бол хэмжээ нь багасна, цаг хугацаа багасна, хүртээмж ойлголцоо явж хамаагүй ингийн бүхнээс тасч ийн гэж гэдэг тав нь болоорой. За Lamborghini талаар энэ чөлөө цаашаа дараагийн машин за энэ утгатай машин гэж байна. Чигээ. За энэ хаалгын тань мэдүүлсэн бичлэг юм. За энэ тасархан. За. Цаашаа тоглоод үзье. Цаашаа. За энэ машин бичиж байна. Бүгд үзье. За энд ингэж тасчих хэвээр. Амьд машин гэж байна. За бидний линкс хэрэггүй гэдэг нь тасчихъя. Дараагийн жишээ учраас линкс хэрэгтэй. Дараагийн хэсэг маань болчихсон. За энэ дараагийн хэсэг. Moving brake light буюу хөдөлж буй тоонсны гэрэлтэй машин. Хөдөлдөг. Renault машин байна. Цааш нь дүүлгээ бид зарим гэсэн хэрэггүй. За энэ шилжүүлэхгүй. За ингээд за ерөнхий бичлэг маань 15 минут орчим бичлэг болж байна. За одоо магадгүй энэ бичлэг маань дууг нь ашиглахгүй байх юм байна. Зөвхөн магадгүй арын шуум гэж юм уу эсвэл байн дээр ярих шаардлагагүй гэж байгаа. Эндээс mute track гэсэн хэлж байна. Ингээд дараа тухайн бичлэг маань дууг нь авч болно. Эсвэл эсрэгээрээ арын шуумыг багасгаж болно. Энэ волюм нэмээд багасаад байна. За магадгүй баруун зүүн төлөвлөгөө энэ дайны видео урах шаардлага гарч магадгүй. Тэгвэл хамгийн нөлөөлөлтэй. За би бол яг энэ юм бичлэг дуу нэргүй mute хийчихэ. Ягаад гэвэл би өөрөө дуу оруулсан. Аудио дуу оруулчих юм. За энэ дуу маань бүтэн бичлэгнээс бага учраас би энэ дуу олон дахин оруулж болно. Эсвэл өөр дуу нэмээд оруулж болно. За би өөр дуу нэмж оруулъя. За том нэмээр авчих юм байна. Drag and drop буюу чирэл оруулдаг. За энэ тэгээ бичлэгтэйгээ яг харалтай болгоод тасчихъя. Саунд амуу адил дураар нь тасчих болно. Тэгээд энэ бичлэгтэйгээ адилхан. За одоо тэгвэл бичлэг маань яаж үзэгсэн болох нь? Бичлэг маань ерөөдөө машины танилцуулга биш зүгээр юм шоу маягийн үзэгдсэн байна. Болж байгаа. За одоо нөгөө татаж авсан бичлэг маань
байна. За энэ бичлэгээ бүгдээр болоор нь оруулж үзье. За энэ бичлэг маань аюул гэж хэлж байна. Layer-тэй. За бид нар энэ хэсэг хэрэггүй. За эндээс бүгдээр ганц сүүлийн машиныхын танилцуулгыг авъя. Тиймээс бүгдээр хамгийн үнэтэй машин гэдэг юм. Тэр оруулъя. За энэ байна. Яг тийм. Сочгоод тийм. За яг ингэж. Өдөр магадгүй түрүүний бичлэгийнхаа нэг гэсэн байрыг өөрчлөе гэж үзэл та. Тэр энэ бичлэгийг дэлхийд хийчихээ гэсэн юм. За тэгээд энийг олчихлаа. Дууга яг энэтэй адилхан тастаад. Дууга энэтэй адилхан тастаад. За ингэсэн. За одоо дахиад нөгөө нэг шаардлага нь магадгүй бид нар эсэн дээр тайлбар хийх гэж магадгүй. Магадгүй тухайн ярьжсэн агуулга дээр энэ тайлбарлаагүй ч байдаг ч юм уу. Эсвэл дутуу тайлбарсан ч юм уу. Тийм их асуудал гардаг. Анхнд бол бид нар текстээр тэр нэг тайлбар өгье. За одоо жишээлбэл энэ болохоор бид бенз нэ гэсэн яг нэг тайлбар орж ийн гэж ойлгоо. Тэгээ энэ текст маань магадгүй энэ бичлэгийн турш гарах бол ингээд сунгаж болно. За дараа нь болохоор text attribute гэсэн хэсгээс attribute гэсэн хэсгээс текстээ хаана байрлах сонгож болно энэ хүмүүс нэ. За үзээрэй. За ингээс фонд арыг юусгийн бүгдийг сонгож болно. За би бол яг хөшөлт учраас зүгээр цагаан дэвсгэртэй хийчихье. За дараагийн машин маань аудио байна. Тэр аудио хийчихье. Аудио. За энэ хэрвээ ингээд давхар тавих юм бол энэ хэсгээр бичлэгнүүд нь давхар зарагдана. Тэгэхээр хэрвээ би хоёр янзын тайлбар бичих болно гэсэн. Миний энэ дээр бол яг хоёр хэсэг шаардлагатай учраас автан залгаж тавиад явж байгаа. Энэ нөгөө хэсгсэн хэлсэн. За энэ хэсгийг стart хийчихье. Яг нэрийг харах юм бол сайт томсгоод scroll-ж томсгож байгаа. Хараарай. Энэ бол яг нэрийг харагдана. Тэгвэл магадгүй нэг баг жоохон халдаа мэлтэй болж магадгүй. За одоо энэ бичлэг маань эндээ дундаа зайтай болоод байвал эднэрийг ингээ өөрчлөн гэж шахаарай. За аудио маань дараагийн хэсэг маань хэсэг нэгсэн юм. За энэ машины яг үйлдэлсэн санагдах юм аа. Тэгэхээр энийг яг аудиогоор бичсэн. Зөвхөн энэ ойлгомжтой юм. За гэх мэтлэн за магадгүй бид бичлэгийнхээ өмнө зураг оруулах шаардлага байна. Сургуулийн доогоо ч юм уу эсвэл өөрийнхөө нэрийг оруулсан зураг ч юм уу тийм ээ. Зарвал бүгд зураг оруулсан. Надад оруулах зураг яг нийтээ зураг оруулчих бүгд. Шивчээс нэг шив. Айн шин зураг. Сейчас стоп дээр сэй. Зураг маань хэснээр болчихсон. За энэ чигээр болчихсон. Драгин гоо. За тав харж бол имиж дотор нөгөө текст клип бидний бичсэн текст чинь имиж зураг болж явдаг байгаа. За энэ зургийг хамгийн өмнө тавь. Ингээд за дээр нь магадгүй бүгдээ текст оруулъя.
open machine гэж байна. Машин гэж за. За энэ юм маань тогтохгүй байгааг харж байгаа бох. Тэгэхээр бол энэ бүгдээ enter хийх хэрэгтэй. За харж байна. Угаас хаалж. За одоо эхнээс нь дээр байгаа тийм. Нөгөө бидний бичсэн текст нь хойно бичсэн байна. Энийг өгсөн чигээд за харж байна. За магадгүй бид текстийн зурагнаас жоохон хойно гардаг та гэж болно. Тийм бол зургийнхаа хэмжээг жоохон багасгаад жоохон голдуулчих. Тийм бол ямар сонирхолтой машин голдуулаад хэлж байна. Тийм үү. За энэ ингээд зургийг мэдээж томсгож багасгаж болж байгаа. Тийм тул Apex гэсэн энэ командыг давж байна. Энд дарахаар зөвхөн энэ зургийг буюу одоо энэ текстийг бид нөөцлөн. За жишээлбэл бид яаж өөрчлөх вэ гэхээр зүсээд хэрэгтэй хэсгээ авч болж юм. Mirror буюу толон тусгал болгож болж юм. Хөдөлгөөн оруулж болж юм. Ботаар буюу одоо уусгалд оруулж болж юм. Position буюу байрлал. За бүгдээ position байрлал үүсгэсэн. За байрлал үүсгэд ямар хөө сул талтай вэ энэ програм бол таны компьютерийн үзүүлэлтийг гол нь өөрөлдөх юм бол таны компьютер жоохон үзүүлэлт харуул гацах асуудал гарна. За apply дараад үзэхээр түрүүний бичлэг маань зураг маань энд утсан байна. За иймэрхүү тохиолдол байж болдгоо шүү. Та бүхэнд жишээ болгон харууллаа. За саунд дээр мөн адилхан тохиолдол оруулж болно. Жишээлбэл магадгүй энэ нэмхүү саунд маань хитрхи чанга юм уу? Эсвэл ардаа шуунтай юм. Эсвэл ярих шаардлагагүй гэсэн. За магадгүй би энэ бичлэгийн энэ хэсэг нь надад хэрэггүй. Одоо би магадгүй ярьсан хэсэг дээр хийсүүд гэсэн мөр энэ ингээд дууг нь авч. Жишээлбэл одоо би энэ хэсэг дууг нь авч одоо энэ хэсэг дээр яаж үзэх гэсэн. За ингэснээр дуу маань нэг хэлсэн байна. Тав ажиллаж байгаа. За ийм их хөвж болдог. За бүгдээрээ цаашлаад за дуунд хийх. За одоо хэрхэн хадгалах вэ гэдэг асуудал үүсэж байна. За хэрхэн бичлэгээ хадгалах вэ? Хадгалахын тулд бид export video гэсэн команд хэрэг болно. За энэ дарахаар disk гэмээр CD компьютер дата болгоод шууд YouTube болон Facebook upload буюу одоо шууд байршуулах. За portable device руу flash зүгийн хэрэгслүүд тийм ээ. За стерео буюу 3D болгож чаддаг. За бидний хувьд бол яг хуу компьютерийн дата зайлтай хадгалж болж байна. За энэ дээр widescreen буюу өргөн үзгийн гэдэг бол одоо HD гэсэн үг. За та бүхэн тэгээд өөр байр тохирохын ашиглана. За FPS гэдэг ойлголт гарч ирдэг. За энэ maximum frame rate буюу секунд бүрт зургийн хэмжээ гэж ярьдаг. За энэ өндөр байх тусмаа бичлэг маань маш тийм чанар сайтай болдог. За би 30 FPS-ээр нэрийн болохоор за бичлэг хийх хугацаанд бас видео төрлийн рендер хийдэг програмууд таны CPU 100% ажилладаг байгаа. Тийм болохоор яг рендер хийж байгаа үедээ та бүхэн ажилуулах жигээр нь хийж чадах байх байна. Эцнийг юм ачаад гэх юм бол нэг тэр програм хийж хацаа 2 4 бичлэгчийн аймагуд нь 3 магадгүй идэл үүсгэх хэрэгтэй. Бичлэгээр чи идэл үүсгэж. Тийм болохоор хажуугаар нь бодвол тийм эсэгээр. За ингээд миний бичлэгийн хувьд 7 минут 8 минутын шаардсан. One eternity later. За ингээд бичлэг маань бодвол болсон байна. Open folder. Яхан болсон. За энэ бүгдээ бичлэгээ тогтоож үзье. Видеогоос гол миний нэг минут авсан. Аюултай. За видеогоо хаачлаа. За видеог сонсох үйл явдлыг сонсох гэж байна. За бичлэг маань юм гэсэн байна. Видеог хамт бодоо. За
энэ нэг бидний дууг нь гассан гэсэн, дууг нь сулсан гэсэн маа гэж байна. За доош нь хэлээд за эндээс бидний сүүлийн маань ламбарч нэг гэсэн юм болж чинь. Энэ сүүлийн зархсан болчихлоо. За бүгдээрээ тав бүртөө одоо шат үзэнэз асуулт руу хэцүүлвэл коммент дээр бичээрэй. Баярлалаа.